Хүүхдийн сургамжлал ба хүмүүжил. За хүүхдээ бид нар яаж хүмүүжүүлэх вэ? Хүн болгонд өөр ингэсэн. Ерөнхийдөө нийт эцэг эхийн 60% нь би хүүхдтэй маш сайн хүмүүжлэл өгч явж боддог. Бодит байдлаар яг бодит тоон бол тийм байдаг. 60% нь ч тийм сайн хүмүүжүүлдэггүй байгаа. Ерөнхийдөө нэг бараг 80-90% нь яг буруу хүмүүжлэлтэй өөрсдөө өссөн. Бас өөрсдөө бусад буруу зүйлээр дүүрэлж хүүхдүүдээс буруу зүйлсээс зааж өгдөг зүйлсүүд байдаг. 10-20% нь яг тэрхүү зөв хүмүүжлэг. Яг тэгээд хэлэнгуут хүмүүс би тэр 10-20% наа гэж боддог. Тэр бурхны үгээр шалгаад үзье. Үүний тулд эхлээд залбирын ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Ариун сүнс намайг дүүргэж өгөрөө. Зүйлсээс ойлгож бүх зүйлсийг хамгийн сайн зүйлсүүдийг ойлгож авч тусалж өгөрөө. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Эфес номын 6-гийн 4-ээр хэлж байна. Эцгүүдээ та нар хүүхдүүдэд цочоо орлуулж болохгүй. Тэгэхээр чинь эцгүүдээ аав нараа хүүхдүүдэд цочоож болохгүй гэж нэ уурлуулж болохгүй гэж байна. Энэ бурхнаас өгсөн үг аахгүй. Хүүхдүүдийг уурлуулад дургүй зүйлийг нээлгээд аливаа нэгэн байдал дээр хүүхдүүдийг уурлуулах зүйлсүүдийг хийх юм уу те. Аливаа нэгэн хүчээр хийх гэх юм, аливаа нэгэн талбар дээр байж хүүхдийг хамгаална гэсэн ч гэсэн уурлуулж болохгүй гэж байна. Тэгээд энэ талбар дээр түнгод хүмүүсээ та нэг сайн хүмүүжүүлж байгаа, сайн эцгийг сайн хүмүүжүүлж байгаа. Таны хүүхд уурлж байна уу? Уурлж ясна өмнө тэр уурлцаас нь болж таas хүчээр юм хэлээд нүүрнүүд нь айгу том болцсон байж хат муухай зүйлсүүдийг хэлээд хүүхдээ уурлуулж ясна. Уурлж ясмах магадaltaй. Харин энэ сайн зүйл биш юм аа. Нэг уурлуулж болохгүй гэж хэлсэн байна. Харин юу гэсэн байна? Харин тэднийг эзний дэг журам ба сургамжаар хүмүүжүүлж байна. Тэр хүмүүс дэг журам ба сургамжаар хүмүүжүүл. Тэгээ сахилгын савааг амсуул гэж хүмүүс тэгдэг. Тэднийг дэг журам ба сургамжаар хүмүүжүүлгээд хүмүүс яг энэ хэсгийг заримдаа ингэж уншаад журамтай байлгаж байна. За өглөө хэдэн цагт босна. Аяга авраа. Мэдээж энэ бол ингээд юм ойр зүрийн зүйлс байхгүй юу? Ингээд ойр зүрийн амьдралдаа хэрэгдэг буруу гэж хэлээгүй шүү. Ингээд гэр бүлдээ сахиж байгаа зүйлсээ тэгээ харин энэ дунд тэднийг эзний дэг журам ба сургамжаар хүмүүжүүлж байна. Эзний дэг журам гэж юу та мэдгүй. Тэгээ эзний дэг журмаар хүмүүжүүлж байгаа байхгүй юу? Мэдээж хүн өөрийнхөө дэг журмаар хүмүүс хүмүүжүүлэх юм. Таны дэг журам таны дотор юу байж болох ч яг бодит байдлаар үнэн нүгээр мэдэхгүй. Тодорхойг байхгүй. Буруу байх магадaltaй. Харин тэднийг эзний дэг журам, бурхны дэг журам, бурхан ямар дэг журам өгүүлсэн, бурхан ямар сургамжаар хүмүүжүүлсэн. Бурхан ямар сургамж өгсөн юм бэ? Амьдралдаа ямар сургамж өгсөн? Та юм болол ингэж бурхан хажуудан гарч ирээд болдоо. Чи яг ингэж байгаа чигээл хөөч яг ингэж байгаа чигээд араас нь орж ирээд таны залхаагаад ядраагаа зовоогод байна уу? Тийм зүйлс байна уу? Өөрөө байхгүй л яах вэ гэрэ? Эзний дэг журмаар ба сургамжаар хүмүүжүүлж байна. Тэр бүгдээрээ бүхэл байх талбар дээрээ дэг журам ба сургамжаар хүмүүжүүлцгээе. Тэгээд 6-22-ийн 6 дээр явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэлсэн ч тэр замыг орхихгүй гэж байна. Тэгээд явах ёстой замаар нь гэдэг нь болохоор энэ диск болохоор зөв хүмүүжүүл, зөв сургалцуулаа. Тэр хулгай хийж байвал хулгай хийж болохгүй нь явах ёстой зам биш байхгүй. Тэр зааж юм хулгай хийж болохгүй. Энэ хүний юм зөвшөөрлөг авах чинь хулгай юм аа. Тийм болохоор нэг зааж өгнө гэд аваач өгөхөө. Аваач өгнө. Тэг хүүхдийг сурга. Тэг сурсан яавал өтөлсөн ч хөгшөрсөн ч тэр замыг тэр ерөөсөө огт орхихгүй маа гэж байна. Тэгэд хүүхд ямар явах ёстой зам нь шудраг байх ёстой бай. Бусад муугаар хандахгүй байх нь чухал. Бусдыг алагчилж үзэлгүй, бусад муугаар хандлаггүй, алагчилж үзэлгүйгээр зогсох нь чухал. Тэр байдал дээр бат зогсох нь чухал юм аа. Тэр замаар хүүхдийг сургах гэж байна. Тэрийг сургах нь болохоор ингээд яг яаж сурах вэ? Сурах гэдэг бүгд үзье. Сурах гэхэр хүн за одоо ингээл хэлэхээр сурдаг гэж боддог л та. Тэг ингэж болохгүй, тэгж болохгүй. Аав ээж нар өөрсдөө амьдралаараа үзүүлдэг. Хүний имийг авсан гэж буцааж цагтна үгүй. Өнөөдөр үгүй гэдэг амьдралаар үргээ. Үргэл өргөх хамгийн арга шилдэг заргуур хүүхдч цуг байхад цуг ороод банк ороод мөнгө аваад энэ бол бидний өргөл юм аа гэд тогтоонд бүгдээрээ хийгээд залбираа тэгээ сүм рүүгээ авч яваад хүүхдэрээ тогтоогоор нь цөмийн өргөлийн удаа хэлхүүлэн хамгийн сургаж байгаа байхгүй.
Өргөл өргөхөөс өргөлийн талаар тэгж их заадгүй та өргөлийг та цуг өргөж байна. Өргөл өргөх нь чухал гэдгийг зааж байна. Яагаад өргөл өргөдөг юм бэ гэдэг тэнд номлол явдаг. Яагаад ийм их мөнгө өгч байгаа юм бэ? Яагаад бурхан бидэрт өгсөн юм аа? Нийт өргөлийнхаа 11-ийг бурханд өргөөрэй гэсэн юм аа. Бид нар бурханд өргөх нь чухал юм аа гэж хэлдэг. Тэгэхээр бид нар яг бүхий л талбарт бид нар бурханы эдгээр хүмүүжлийг хүүхдүүдтэй зааж сургах хэрэгтэй. Зааж сурахын тулд бид яг хүүхдүүдтэй заан тэхэнд бол бид өөрсдөө үзүүлэх хэрэг. Тэгэхээр хүүхдийн явах ёстой замаар нь хүүхдийг сургах нь болохоор өөрөө амьдрна гэсэн үг тэргээр амьдрна. Бодлоо айлахгүй. Бүү согтуур гэж хэлчихээр дарс нь бүү согтуур гэдэг үг байгаа шүү дээ. Гууд яг өөрөө согтуурах зүйлийг хажууд нь үзүүлэхгүй байх юм чухал. Өөрөө огт харуулахгүй байх нь чухал тийм үү? Огт тэрийг үзүүлэхгүй байх нь. Өөрөө уудаггүй байхад хүүхчид тэрийг сураад зах юм байхгүй. Хүн хүүхдүүдийнхээ хажууд ямар нэгэн архитектурын согтуур зүйл хэрэгжилж байвал хүүхдэд зааж өгч байгаа. Ийм юм уудгийн, ийм юм ухраа аавж байгаа нь хил аман сонирн болдгийг. Тэгээ муухай ашигладаг. Бас энд хэрүүл болох магадaltaй хүмүүс хоорондоо хэрэглэдэг ингээд буруу зүйл зааж өгдөг. Нэг бол та сайныг зааж өгнө, нэг бол та мууг зааж өгөх байхгүй. Тэгээд ингээд 5E дээр бити яваадаа ингээд тэгээд хүмүүс зааж өгдөг л дөө. Тэгээ юу гэвэл энэ хүндлэл юм аа. Хүн орж ирэнгүүт өдөр 5E дээр тавиад гисэн. Эндээс нь хэрүү чи эднэрээ л аавч юм чихэр аваашаад буцаад өөр нь 5-г тавиад өгье гэдэг. Ингээд нэгтгэхгүй. Бос холд яв цаашаа явж гээл. Тэгээд наатах авдаа гэж ерөөсөө нэг ойлгохгүй, ярихгүй, харилцаагүйгээр нэг юм робот шиг хүүхдтэй хандвал яг юм ойлгохгүй сурахгүй байхгүй. Эзний явах ёстой замаар тэр үг сурахгүй байна. Тэгэхээр сурахын тулд яг өөртөө зориулна, өөртөө сурах, өөртөө амьдрах юм аа. Тэгээд сургаалт өгс 29:17 дээр хүүгээс сургамжлан хүмүүжүүл тэгвэл тэр чамаас тэр чамайг тайвшруулна, түн чинь сэтгэлийн чинь баясгана гэж байна. Хүүгээс сургамжлан хүмүүжүүл. Хүүгээ яаж вэ? Сургамжилж зааж чинь хүмүүжүүлэх чинь тэ. Энэ үгсийн санаа асар чухал зүйл байна. Тэгвэс гэдэг хэсгийнх нь өмнөөр мэдээж бүгдээрээ шалтгаан тэгвэс тэр чамайг тайвшруулна гэж байна. Тэгээ хүүчин сургамжлагдсан хүмүүжигдсэн нэгэн байвал яах вэ? Тэр тайвшрал өгдөг. Бүхий л амьдралын хамаарч тайвшрал өгнө. Түн чи сэтгэлийг чинь баясгана гэж байна. Бүх амьдралын чинь сэтгэл чинь баяртай. Бүх чи хаанаас муу сайн зүйлс аливаа нэгэн зүйлсийг хийхээс өөрийгөө хамгаалах юм аа. Муу зүйлсээс хамгаална. Харин сайн зүйлс төр юун сайн байдгийг мэднэ. Бас үүний араас дагаж орох явах юм. Тэгэхээр бид нар яах вэ? Хүүгээ сургамжлан хүмүүжүүлээ. Энэ талбар дээр бүгд итгэмжтэй байцгаая гэж та бүдгээр хэлж байна. Хүүхдүүдэд сургамжлан хүмүүжүүл. Яаж сургамжлах юм бэ? Яаж хүмүүжүүлэх юм? Эзэн бурхны хамрыг ухааныг асууцгаая. Хүүхдэд асууцгаая. Хүүхдэд таагтай хайрыг өгч гэнэ. Ингээд хүүхдэд хайрлах шүү дээ мэдээж. Хайр нь хамгийн дээр эдүүгээ итгэл найдар хайр гуравдаг хамгийн агуу нь хайр юм аа. Тэр яг хайрын донд хүүхдэд хайрлан тоглон цагийг өнгөрөөнтэй. Нэг л их хөмсгөө зангидсан зургтны өмнө орой ядарсан уцаа оролдоод хоол идчихээ суугаад юу цагсаасаа ингээд байж байвал та нар бурхны үгийн дагуу хүүхдэд хүмүүжүүлж байна. Аав ээжтэйгээ цаг хүүхдүүд яг ингээд аав ээжтэйгээ цаг өнгөрөөр тоглох бол маш дуртай, хөгжилтэй тоглох дуртай. Эрэгтэй хүүхдийн хувьд бол ийм аав нь ингээд юм тоглохоор юм маш инээдтэй байдаг. Маш инээдтэй болонгод хүүхдтэйгээ тоглоод яадаг бол тэр хүүхд хөгждөг байгаа. Сайн хөгждөг. Тархин сайн хөгждөг. Тэгээд тоглож инээх дуртай. Инээж дуртай. Тэгээд тоглоо. Тэгээд тэр дундаа ингээд сургамжлан хөгжүүл ингээд зөвхөн заах ярих биш. Багш бидэртээ ингээд заадаг боловч хүн яадаг хүүхдүүд хийж байгаа сурдаг тийм үү? Хүүхд ингээд юм болоод за ингээд аав ээжтэйгээ тустай юм хоол хамт хийцгээе гэж хийх гээл хийжсэн чинь асгачлаа л да. Хүүхдийн гарны булчин гэдэг зүйл нь хүнийх ингээд тодорхой хугацаа 10 хэдэн жилийн дараа ингээд яд хөгждөг байхгүй юу? Маш сайн хөгжөөгөө жихтэй тэрэнд ингээд хүрээд асгачдаг. Тэр бол байнга тохиолддог зүйл. Би одоо жоох хүүхдүүдтэй болдог зүйл. Тэг хөгжөөгөө булчингийн төлөө та загинсан ч тэр булчин хөгжихгүй байхгүй юу? Аянд цаг ордог. Харин та юу гэвэл хүүхдийн сэтгэлийг амар тайван байлгана. Та өөрөө амар тайван байна. Наа гарных нь булчин хөгжөөгүй штэ. Хангарч хаяг өгөхгүйгээл угаасаа асах нь тодорхой. Тэгээд энэ үед нь би ингэж арчна. Тийм стратегтэй бид нар үед нь уурлахгүй. Харин дөнгөд нь тэр үед нь ингээд асгаал хүүхд буруу юм ижлэнгүүд нь инээчхэр тэр ингээд гайх тайвширлыг авах жишээ нь тийм.
That's okay. Энэ зүгээр нэг нарччээ. Хүүхдийн сэтгэлийг хамгаалан асарч байна. Тэгээд ингээд хүүхдүүдээс сургамжлыг хүмүүжүүлэх талбар дээр бунаас мэрэгүү хоног асууя. Та өөрөө суралцъя. Та өөрөө тэр нэгэн байж амьдрч нэг хайраар дөөрөн гэр бүлтэй тэрхүү амар тайван таны гэрд байх, таны хүүхдүүд тантай цуг байх, цаг өнгөрөхийг хүсэлтэй дуртай нэгэн байхад байлгаснараа та тэдгээр талбар дээр тэр хүүхдүүдийг өөрөө замаар өдөртөнд дагуулах юм аа. Сонсож байгаа хүний бүдээр бүхэн нэгүсэл дүүрэн байг. Эзэн бурхан та бүгдийг хүүхдүүдтэй сайн хүмүүжлэр гэж хэд сургаж өгөрөө. Хамтаа залбирая. Бурхан минь ээ, таны өмнө ирж гэн хүүхдүүдтэй яг тэр тодорхой сайн цаг гаргаж байгаагүй нэ. Гимшин усааж байна. Харин би эргэж байна. Яг одоо боломж олдвол хүүхдүүдээ нэг замаар сургаж хүмүүжүүлэхийн тулд би өөрөө цагийг амьдралаа зориулахыг хүсэж байна. Харин сүнсээ намайг удирдах өгөөрэй. Өмнө хүүхдээ сургамжлан хүмүүжүүлэх мэрэгүү ухааныг өгөөрэй. Надад төвчээрийг өгөөч. Би өөрөө амьдрдаг байгаад хүүхдүүдтэй амьдралын нэгэн болгоно зааж өгөхөд тусалж өгөөч. Есүсийн нэрээр залбирч. Амен.